За юуны өмнө игүүл танхимд хуран зүгт оюунаараа давхаа татсан залуустай хүндээ энэхлийн мэдээг хүргэе. Танхим чийл заалгдсан байна. Олон нийтийн сүлжээ төрөөс хяналт тавих зүйтэй. За уг шийдлийн доор тоглогдох багийн бүлгөөний танилцуулъя. Нотлох талаас 1-р гишүүн Жанил Нивэ, 2-р гишүүн Болоо Заяа, 3-р гишүүн Амар Заяа гэсэн бүлгүүнээр тоглогдох байна. За тодорхойлтыг дурдж өгье. Олон нийтийн сүлжээ гэдэг бол эрэг болон сүр мэдээллийг бусдад түгээх сүлжээний хэрэгсэл юм. Харин төрөөс хяналт авах гэдэг нь нийгмийн аюулгүй байдал, дэг журам, эмх цэгцийг хангах төрийг иргэнийхээ өмнө хүлээсэн үргээ биелүүлж буй үйл явц гэж ойлгож байна. Айх аюулгүй амар тайван орчинд амьдрий. Энэ манай багийн авч үзсэн шалгуур бөгөөд баталгаа нэг нь захин гэмтэр. За Монгол улсад сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2 сая 156 мянга байгаа бол эдгээрийн 95% гар утсаас бэлтгэж байна. Энэ эдгээр 95% хүмүүсийн эдгээр 95 хүмүүсийн техникийг өсвөр насны хүүхд залуучууд эзэлдэг бөгөөд дараах зэрэхэд тэдгээр хүүхд залуучуудад дараах 3 төрлийн эрсдэл учраад байна. Нэг бага насны хүүхдийн нас идэхгүй болдог тохиолдол мэдээлэл буюу садар самууд дуурайлан дуудсан. Хоёр хүчирхийлэл дуурайлан дуудсан агуулга өнгө аяс бүхий бичлэг үзүүлдэг. Гурав бага насны хүүхдүүд ихэвчлэн огт танихгүй өнөр найзын хүсэлт явуулдаг. Уг найзын хүсэлтийн улмаас өөрсдөө гэмт хэргийн золиос болдог. Дараачаар нь түүхээс зогсохгүйгээр үе тэнгийнхнийхээ дунд гадуурхагдах, түүхээс гадуурхагдах утаанд оруулах гэсэн тохиолдлууд их хэрэг гарсаар байна. За үүний нэгэн тод жишээ нь бол сайхан олон нийтийн сүлжээгээр нэлээдгүй шуугиан тавьж чадсан Цэнхэр хайлмын гэмт хэргийн сүлжээ тоглоом юм. За уг тоглоом нь 2000 Орос улбаны улсаас гаралтай бөгөөд 2015 онд Монгол бүртгэгдэж байсан. Монгол бүртгэгдэж байсан уг тоглоом нь яаж өрөндийн бэ гэхээр өдөр болгон хүүхдүүдэд тухайн кибер хадагч нь хүүхдүүдэд даалгавруудыг өгдөг. Тухайн даалгаврууд нь өдрөөс өдөрт хүндэрсээр эцэст нь амиа орлогод хүргэдэг. Өсвөр насныхан энэ тоглоомд болдож байна гэсэн мэдээллийг 2018 онд цагдаагийн байгууллага өгч байсан. За үүний нэгэн тод жишээ нь бол одоо дурдж өнгөрчгүй хэрэг өнгөрсөн 7 өдрийн нэгд өдөр буюу 2019 оны 2019 оны 10 сарын 29-ний өдөр бүгд найрамдах Хятад ард улсын 800 гаруй иргэн Монгол улсад сүлжээний гэмт хэрэг ихэлсэн тохиолдол бол бүртгэгдэж байгаа. За уг яг юу болсон юм бэ гэхээр уг хэргийг бол цагдаагийн ерөнхий газар болон тагнуулын ерөнхий газрын хамтарсан баг бол уг хэргээр хамтран ажилласан. Хамтран ажиллаж 2019 оны 10 сарын 29-ний өдрийн байдлаар чуурга тусгай ажиллагааг явуулсны бол бас уг гэмт хэргийг татан зогсоосон. За энд болохоор засгийн газар болон тагнуулын ерөнхий газар болон цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг эхлээд хаалттай дүгнэлтийг өгсөн. Тэрний дараагаар олон нийтэд мэдээлэл өгсөн нь болохоор за бүгд найрамдах Хятад ард улсын 800 гаруй иргэн Монгол улсын Монголбаатар хотын 5 зочид буудалд байрлан өндөрч хүчин чарлалын 1000 гаруй компьютер 10,000 гаруй гар утасны сим дэвсний хураан аваад битрүүлжлээд байгаа юм. Яг уг хэрэг шалгалтын шатанд явж байгаа бөгөөд тухайн иргэдийг онлайн казино ажиллуулсан биш магадгүй гэсэн мэдээллийг олонний дунд бий болоод байгаа юм. Үүний талаар өгсөн мэдээлэл нь тухайн бүгд найрамдах Хятад ард улсын 800 гаруй иргэн Монгол улсын гэмт хэргийн сүлжээ Монгол улсын харилцаа холбооны тухай хуулийг бол зөрчсөн. Иймээс бид тухайн иргэдийг бол албан гаргах хэрэгтэй гэсэн мэдээллийг цагдаагийн ерөнхий газрын тухайн ажлын хэсгийн ахлагч гэрэлмээ өгсөн юм. Яг уг хэргийг хэн зохион байгуулсан бэ гэдгээр бүгд найрамдах Хятад ард улсын 4 иргэн Монгол улсын 1 иргэн зохион байгуулсан бөгөөд одоогоор энэ хэрэг шалгагдах шатанд явж байгаа. За үүнээс үзэхэд бол Монгол улс цахим сүлжээнд бол төрөөс хяналтыг тавьдаг. Одоо тавьсан хяналт нь бол яг үүний тод жишээ нь бол сайхан болсон тэр тухайн бүгд найрамдах Хятад ард улсын хэрэг юм. За нотлохоо 2 цаг хугацаа болон эрүүл мэндийн хохирол. Монгол улсын нийт гар утас хэрэглэгчдийн тоо 2 сая 439,236 ухаалаг гар утсыг ашигладаг байна. Тодорхойлбол энэ статистик мэдээ 2017 онд гарч байсан юм байна. За гар утасны дэлгэцээс Цэнхэр туян зөв бүр чөлөөтэй тархдаг. Уг Цэнхэр туян хүний тарих болон бус дэрхтийн гэмтээдэг бөгөөд гар утасны гэрэл нүдний торлог бүрхүүчийг гэмтээж мелатонин дааврыг ялгуурлалтын өөрчлөлт ордог. Уг даавар нь одоо өөрчлөлт орсноор хүний нойрны эмгэг гэх асуудлууд бол үүсдэг. За жилийн хугацаанд гар утас хэрэглэгчдийн тоо огцон өсөж сүүлийн судалгаагаар 100 хүн тутмын 95% гар утсыг бол ашиглаж байна. Энэ нь болохоор VR social судалгаагаар батлагдсан бөгөөд харин та бүхэнд нэгэн тэмцлэгийг хүргэхэд Apple компани үүсгэн байгуулагч Стив Джобс нэгэн сурвалжлагч дараах мэдээллийг асууж. Үүнд нь болохоор
Стив Джобс асуухдаа таны хүүхдүүд iPhone хэрэглэх дуртай юу гэсэн асуултанд тэр ингэж хариулжээ. Тэд хэрэглэж үзээгүй, бид гэртээ нарийн цагийн хуваарьтай байдаг юм л да гэж хариулсан нь үүнээс үзэхэд Стив Джобс анхнаасаа л хүүхдүүдтэй iPhone хэрэглэхийг бол хорж байсан. Яг энэ дээр эцсийн байдлаар монголчууд Монгол дүгнэлт хийгээд үзэхэд өөрсдийн ухамсараараа бид нар гар усныхаа хэрэглийг хязгаарлаж төрийн оролцоод дэмжихгүй юм бол өнөөдөр ирээдүйн 40 наслууд дэндүүрхээр ховдгүй дээ. Манай багийн авч үзсэн дараагийн асуудал бол гэлний дархлаас болоод энэ маань манай багийн оцлогоо 3 21-р зуунд хүн төрөлхтний хамгийн том олон дэвшил интернет буюу цахим орчин. Альва дэвшил сайн зүйл дагуулгын хамтаа муу зүйлийг бас дагуулдаг. Энэ нь монгол хэл цахим орчинд монгол хэлний дархлаа юм. Уг дархлаа нь өдрөөс өдөр сүлдэж байна, өдрөөс өдөр муудаж байна. Монгол хэл нь жишээ гэж авч үзэх юм бол сайхан цахим 2000 оны ихээр цахим сүлж байна. Монгол хүмүүс вау гэдэг үгийг залуучууд оруулж ирсэн бол өнөөдөр вау гэдэг үг нь гадаадаар уулгаадах залуучууд монголоор нэг дүүрэн болжээ. За үгнээс дүгнэлт хийгээд үзэхэд монголчууд ирээдүйд хилээр монгол хэл устдаад байна уу эсвэл хөвчөгдөд байна уу гэсэн асуудал өнөөдөр хэцүү болжээ. Тиймээс өнөөдөр Монгол улсыг төр цахим орчинд хяналт авах зүйтэй юм аа. Миний итгэл анхаарал хандуулсан явдал та бүхэндээ баярлалаа. Хайж асуулт билээ. Хувийн орон зай гэж юу вэ? За хүний хувийн орон зай гэдэг бол хүнд хуулиар олгогдсон. Хуулиар олгогдсон тухайн орон зайд бол хувийн хүн хандах хэрэггүй. Цахим орчинд хүнд хувийн орон зай байдаг уу? Цахим орчинд хүнд хувийн орон зай байдаг. Түрүүс тэнгэр халбыг зогсоохын тулд ямар арга хэмжээ авсан бэ? Уг арга хэмжээ авсан болохоор Монгол байдаг цахим хэрэглээний хянах хороо гэж байдаг. Мөн цагдаагийн ерөнхий газрын цахим хэрэглээний гинт эзэлж байдаг шүү дээ. Уг арга хэмжээ авсан гэдэг болохоор тухайн мэдээлэлд одоо цагдаагийн цахим хэрэглээний газраас нэвтэрсэн нэгэн жишээ гэх юм бол тухайн айл хүүхдүүд дээр болгон нэг хүчлэн очоод цэнхэр айлын тоглоомыг тоглоснод тогтолцоод тухайн хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө болон дараах байдлаар арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Үүнд нь болохоор цагдаагийн ерөнхий газар тухайн гэмт хэрэглийг басна зогсоож чадсан. Түрүүс тавьсан бол арга хэмжээнийхээ ачаар тэнгэр халбыг одоо бүрэн зогсоосон уу? Бүрэн зогсоо. Сүүлийн жилүүдэд ерөөсөө тэнгэр халбантай холбоотой тэнгэр халбантай ойролцоо тэнд тоглоом тэнд жишээ гараад өгөөж үзэж болох. Үзэж болно. Сошиал медиаг зөвхөн буруу зүйл ашигладаг уу? Сошиал медиа зөвхөн буруу зүйл гэж ашиглахгүй. Би саяны хэлцээс болцсон. Аливаа зүйл хоёр татагийн алиар сошиал медиад эрэг зүйл гэж би бас сүрэг зүйл гэж би. Сүрэг зүйл нь илүү хожим болоо буруу зүйл нь илүү хожим болоо. За үүнийг бол олон нийт бол мэддэг. Монголын өрсөлдөөр гэж ярих юм бол сүрэг зүйл нь илүү их давмгаалаад байгаа болохоос өнөөдөр цахим орчин төрийг зайлшгүй хэрэгтэй. Тэнгэр туяанаас одоо хүмүүс ингээд дэмждэг гэсэн шүү дээ. Эрүүл мэндийн тэнгэр туяанаас хамгаалах наад гэж юм бол байдаг болоо. Наадаг. Уг асуудлыг бол технологийн дэвшлэр бол шийдвэрлсэн ба гэхдээ тийм наадыг өнөөдөр хэн авч хэрэглээд байгаа бэ? Тийм наадыг өнөөдөр хэн өөрийгөө хамгаалахын тулд авч хэрэглээд байгаа бэ? Энэ талаар бол мэдээлэл бол маш тусмаа. Тэгэж тийм наад болоогоор Монголд байгаа бол хэцүү шүү дээ. Төлөвлөлтөд ашиглаад дархлын хэлний дархлал буурч байгаагийн зөвлөгөөг сайжруулах боломж байгаа юу? Сайжруулах боломж байгаа. Яг үүнээр одоо ямар асуудлыг төрөөс авч үзэх юм бэ гэхээр төр одоо хүүхдүүдэд боёо урайлгыг төвшүүлэн хүүхдүүдэд цахим орчны хэрэглээний талаар боловсролыг бол олгож ажиллах ёстой. Ингэснээр хүүхдүүд яг ямар ойлголтыг өгч байгаа бэ гэхээр хүүхдүүд цахим орчноор товчж бичиж болохгүй, цахим орчин алдаатай үг бичиж болохгүй, цахим орчноор зөв болгох ёстой гэсэн хүүхдүүд тийм ойлголтыг өгснөөр өнөөдөр цахим орчин зөв болох бүрэн боломж бий. Баярлалаа. Эхлээд юуны түрүүнд хязгаартаасаа эхлэе гэж бодлоо. Цэнгэр хайлмтай ойролцоо ямар нэгэн хэрэг одоо ямар ч хэрэг гараагүй юу гэдэгтээ гараагүй гэсэн байгаа. Тэгэхээр YouTube дээр Момо гэх хүүхдийг айлгах ийм бичлэг нь одоо их явагцсан л байгаа. Энийг яаж шийдвэрлэж байгаа вэ гэхээр хүүхдүүд эцэг их нь хүүхдээ хараа хяналтанд байлгаад уцаа одоо хэрэглэх хязгаарыг нь тавьж өгч байгаа юм аа. За тэгээд дараагийн нэг хязгаар гэх юм бол
Цэгэр харилмаас болоод маш их асуудлуудыг үүсэж ийн гэдгсэн. Энд болохоор төрөөс хараа хяналт тавихаас илүүтэйгээр эхлээд эцэг их нь хараа хяналт тавих нь зөв юм аа гэж үзэж байгаа. Үүний нэг жишээ гэх юм бол Сэлэнг аймгийн Мандас сумын Хэрэг сумын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч эцэг их нь өөртөө ямар нэгэн сэтгэл зүйн дарамттай хэцүү байгаа байдалтай байна гэдгийг гадарласан байна. Үүний хүрээнд эцэг их нь ямар арга хэмжээ авч үзсэн бэ гэхээр хүүхдтэйгээ ярилцаж үзээд дээрээс нь утсын шалгаад үздэг учир битүүлэг групп гарсан байсан. Тэгснээрээ энэ группээс хязгаарлаад эцэг их нь хүүхдэд анхаарал хандуулж тавиад ирэхлээр энэ асуудлыг шийдвэрлэх болж байгаа юм байна. Тэгээд өөрийн багийн дэмжлэг өөрийн багийнхаа үзэл баримтлалын ихтгэл рүү орох юм бол төрөөс хараа хяналт тавих нь хүний хувийн орон зай болон хувийн бодлогод хатаж байгаа гэж үзэж байгаа юм байна. Ингэснээр төрөөс илүүгээр хүүхдэд хамгийн ойр дотн байх хүн бол гэр бүл буюу аав ээж эцэг их ах эгчсэн байгаа. Тэгтэл ингэж хараа хяналт тавиад цэнгэр хайлан дээр ийм арга хэмжээ авч болоод тахад яагаад заавал бидэнд ямар ч хамаагүй хамааралгүй хүн одоо ингэж төрөөс хязгаарлалт тавиад байх ёстой юм бэ гэж бодож байна. За тэгээд дээрээс нь болохоор олон нийтийн сүлжээнд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байгаа. За үзэл бодлоо чөлөөтэй одоо төрөөс хараа хяналт тавиад ингэж хязгаарлалт байх юм бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчилдөж байгаа юм нэг хэрэг болж байгаа юм байна. Үүний нэг жишээ гэх юм бол одоо болроогийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг саяхан энэ хэрэг гарсан байгаа нөхрөө алдаад удаагүй байж байгаа захин ертөнцийг ашиглаад үннийг мэдүүлээд баримтыг тараагаад түгээд ард иргэдээс хүмүүс ингээ үнэн зөв мэдээллийг тараах гэтэл төр хараа хяналт тавиад тухайн мэдээллүүдийг устгуулсан. Устгуулна гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр тодорхой хэмжээний мэдээллийг ингээд хараа хяналт тавиад одоо цацалчаад тэр мэдээллийг оруулсан ч ямар ч оруулах боломжгүй болчтой. Тэгэхээр үнэн зөв шударга хаана орших юм бэ? Үүний гэхдээ манай багаас ярьж байна. Тэгээд дараагийн авч үзэх юм нь болохоор шударга ёс гэж байгаа. Иргэн бүр шударга хандрах ёстой. Тэгтэл яагаад яг нэг хэсэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээр ингээд зөв мэдээллийг түгээхээр байгаа хүмүүсийн эрхийг ингээд хязгаарлаад төрөөс хараа хяналт тавиад байгаа юм бэ гэдэгтэй хэлмээрээ. За тэгээд дараагийн асуудал гэх юм бол хэлний дархлалт буурч байна гэж үзэж байна. Энийг заавал ингэж буруу талаас харахаас илүүтэйгээр одоо төрөөс өмнө одоо сургууль болгоно сургуулийн хэмжээнд нь анхаарал тавих болно. Манай сургуулийн хүрээнд яаж үздэг вэ гэхээр монгол хэл арга зүйн заах аргынхан болохоор хүүхдүүдийг олон нийтийн сүлжээнд болохоор заавал монгол үсэг галиар бичгийг шаарддаг байгаа. Энийг одоо ирэх болон үүрэгт одоо холбож ярих юм бол хүүхдүүд манай сургуульд ингэ хариуцлага систем гэж үргэлжлэж байгаа. Тэрнийхээ хүрээнд хүүхдүүдийг ийм монгол галиг үсгээ хэрэглэе, хэлний дархлаагаа алдаж болохгүй. Бид нар чинь монгол хүн шүү дээ гэдгээ хэлж байгаа. Тэгэхээр энийг одоо сургуулийнхаа хүрээнд хүртэл ингэ шийдэж болж байна. Тэгтэл яагаад заавал одоо сургууль болгон энийг ингэ хэрэгжүүлээд эхэлчих юм бол хэлний дархлал гэдэг зүйл үүсэхгүй гэж бодож байна. За тэгээд дүгнэж хэлэхэд бол ерөнхийдөө олон нийтийн сүлжээнд төрөөс хараа хяналт тавих нь буруу гэж үзээд байгаа гол шалтгааныг хүний хувийн орнод хатжиж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд нь хатжиж, энэс илүүтэйгээр урдж хамгийн ойр дотн байгаа сургуулийнх нь орчин, гэр бүлийнх нь хүрээнд гэх мэтчлэн ингээд ийм асуудлыг шийдэж болохоор хахад хэдэрхий бүр ингээд том хүрээнд одоо төр гэдэг бүр ингээд хязгаарлалт тавиад байгаа юм. Одоо энэтэй санал нийлэхгүй байна манай баг. Тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Хайч асуултанд бэлэн байна. Хүмүүс цаашаа ертөнцөөс үнэн зөв мэдээллийг байнга авах. За олон нийтийн сүлжээнд болохоор хүмүүс өөрөөдөө юмд цензуртай хандах хэрэгтэй, тавьж байгаа мэдээллийн их сурвалжийг харах хэрэгтэй. Хаа хамаагүй ингээд нэгдсэн тавигдсан мэдээлэл болгоно итгээд байна гэдэг нь хүн өөрөөдөө тавих цензурыг одоо олж байгаа маа. За ямар ч хамаагүй хүн хяналт тавьдаг гэсэн. Тэрийг өөрөө төр юм үзсэн баа. Энэ төр бидэнд ямар ч хамаагүй зүйл мөн үү? Төр гэдэг зүйл бол бидний хувийн нууцад бүгд одоо хувийн орон зайд халтаж болохгүй гэж үзсэн байгаа. Тийм учраас төрөөс үүдэж аав ээж эцэг их нь ингээд асран хамгаалах хүн нь
анхаарал тавьж болоод заавал төр биднэрт ингэж анхаарал хандуулах шаардлагагүй гэж бодож байна. Төрийг яг хэн сонгох юм бэ? Төрийг хэн байгуулт юм бэ? Ард тэрэг. Тэгвэл бид нар өөрсдөө сонгоод байгаа юм, бид нар өөрсдөө удирдуулаад байгаа юм, энэ бидний эрхэнд оролцох боломжтой. 18 нас хүрэх одоо хүүхдүүд сонгуульд оролцдог учраас энэ бол одоо гарсан хүмүүс төр гэдэг бол бидний сонгосон хүмүүс биш байгаа. Тийм болохоор бид нар үзэл бодлоо ингэж чөлөөтэй хэлхээ хамгаалах хэрэгтэй гэж байна. Үнэн зөвийг яг хэн тогтоодог юм бол? Хүн өөртөө. За. Танах сургуулиуд зөвхөн хөгжүүлдэг гэсэн шүү дээ. Монгол хэлний зөв одоо дархлаа. Тэгвэл бусад сургууль яг яах юм бэ? Энийг яг хийж шийдэж өгөх юм. Хэрвээ энэ уриалга амжилттай болж болох юм бол Монгол улс нийт даяараа бүх сургуулиудад хэрэглэгдэх боломжтой. Энэ яг одоогийн байдлаар манай сургуулиас ингээд боломжлогдоод манай нөгөө салбар сургууль буюу шинэ нийтлэг сургуультай хэрэгжиж хэлчихсэн байгаа. Тийм болохоор боломжтой гэж хэлж байна. Бусад нь яг яах вэ? Орон нутаг байна, бусад нийт шалгах хүмүүс шүү дээ. Хэрвээ олон нийтийн сүлжээндээ бид нар энэ мэдээллийг ингээд зөв түгэж чадах юм бол энийг бүх хүмүүс ашиглах боломжтой. Хувийн нууц болон орон зайгаа олон нийтийн сүлжээнд хэрхэн хамгаалах юм бэ? За тэр нь болохоор бас мөн өөртөө хувийн цензуур тавина, дээрээс нь эцэг их нь хараа хяналт тавьж тасалж Ямар байгаа. шалгуураа гэдэг юм бэ? За шалгуур болохоор хувийн орон зайд хадаж болохгүй, хувийн орон зай болон хувийн нууцад төр хадах ёсгүй. За баярлалаа. Хоёрдугаар шүү. Болор зайг бид хөгжүүлэх болон нутгаар хэлтгэлээ зүйлийг бэлэн болсон байна. За тэгэхээр нутгаас аяж болж юм л таа. За манай нутгаас момо гэдэг зүйл гарч ирсэн гэдэг зүйл байлаа. Гэвч одоо Монгол улсын харилцаа холбоо тогтоолох орноос ердөө момог устгах саналыг өгч устгасан байдгийг байна. Гэдэг нутгаасны өгмөрөөс зөв замун дээрээс нь зөв мэдээлэл систем талаар ярьж байна л да, зөв мэдээлэл. Тэгвэл зөвхөн илүү давмгаалаад байна уу? Эсвэл буруу илүү давмгаалаад байна уу? Яагаад тэгвэл зөвхөн илүү давмгаалаад байгаа бол яагаад энэ нийгэм хэтэрхий их муухай зүйлүүдийг илүү их бий болоод байгаа юм бэ? Түүний өөр гэдэг бол нийгмийн эмх зэгцийг зохицуулах байдаг. Тэгвэл өнөөдөр бид төрдөө итгэж энэ сонгуулийг өгөж мөн төрөө өөртөө сонгож хилцүүлдэг. Тэгвэл энэ нь болохоор төр зохион байгуулалт тавьж ийна гэдэг бол өөр төрийн маш том өөрөг юм аа. Бид төрдөө итгэсэн мөн төрж бидний итгэлийг алдахгүй бол энэ дээр зөв зохион байгуулалт зөв хаалтыг хийж өгөх зөвхөн юмаа гэдэг талаар яаж өгмөр байна. За манайгийн ноцгоныг болохоор цахим гинт хэрэгж авчихсан. Би сошиал байгууллагаас жил бүрэн алдаг гаргадаг интернетийн хэрэглээний статистик хаалт Монгол хамгийн хэрэглэдэг олон нийтийн сүлжээ Facebook болсон юм байна. За манай улсын Facebook хэрэглэгчдийн тоо 2017 онд 1.7 сая байсан бол 2018 оны 2 сарын байдлаар 2.1 сая хүрчээ. Монгол улсын Facebook хэрэглэдэг 18-аас дээш насны нийт хүн амын 66% 18-аас 34 насныхан эзэлж та бодоод үзээрэй. Энэ үед 2017 онд 70% байснаа 2010 оны 2 сарын байдлаар нийт хэрэглэгчдийн 52% эмэгтэй 48% эрэгтэй гэсэн судалгаа байна. За энэ нь болохоор зарим улс орнууд болохоор энэ Facebook буюу зарим зүйлүүдийг хориг тавьж өгсөн байна л та. За эндээс дэмжлэг нэг гэвэл дэлхийн зарим улс орн 18 хүртэл насны хүүхдүүдийн цахим хэрэглээнд хязгаарлалт тавьдаг юм байна. За өөрөнд Япон, Америк нэгдсэн улс, Холбооны бүгд найрамдах Герман ард улс оронд 18 нас хүртэлх насны хүүхдүүдэд цахим орчны хэрэглээнд тодорхой хязгаарлалт тавьдаг байна. За тухайлбал хин нэг хүүхдүүд гар утасны дугаар худалдан авах өөрийн телефоны оператор компани төрсөн оны харгалзан тухайн хэрэглэгчийн насны онцлог тохирсон аппликейшнуудыг ерөнхийдөө хэрэглэх нөхцөлийг хангаж өгдөг юм байна. За манайгийн болохоор цаг хугацаа болоод эрүүл мэндийн хохирох гэж ойлгосон. Сүүлийн 3 жилийн хугацаанд олон нийтийн сүлжээнд дийлэнх нь өсвөр насны залуучууд эзэж байгаа та бүхэнд насхаа нэмэрээ дурдж өглөө. Тэгвэл 2019 оны сарын 2 сарын байдлаар боловсролын түвшинд авч үзсэн байна л да. Ахлах сургуулийн сурагчдын 27-аас 28% Facebook хэрэглэж байгаа юм. Харин коллеж буюу элитийн сургуулиудын 67-аас 68% олон нийтийн сүлжээнд их их цагаа зарцуулж өнгөрөөж байгаа юм. Энэ үнэлтэй юм аа. Ингэснээр амьдралын ямар ч зорилгогүй болох аюул яг бидний өмнө тулгараад байна. Бид ирээдүйн эзэд гэж ярьдаг. Тэгвэл бидний ирээдүйн эзэд биш. Бид ирээдүйн зөвлөдөг зээлдэгч нь болоод байгаа юм
биш үү гэдэг зүйлийг би хөндмөр юм л та. Өнөөдөр бид цаг хугацаагаар хөрж чинь, бид эрүүл мэндээрээ хохирч чинь, бид яах ёстой? Энэ дээр ямар асуудлыг хүндэж тавих ёстой? Өнөөдөр энэ дээр хэн зогсох ёстой? Түр өөрөө төмөр хүчтэй гэдэг ярьдаг. Тэгвэл юуны өөрөө түр яг хаана оролцох хэрэгтэй мэй гэхээр ерөөсөө нийгмийн амар амгалан байдлыг алдагдсан тул өнөөдөр энэ төл асуудал хийж өгөх ёстой маа гэдэг зүйлийг ярих нь зүйтэй юм болоо. Дадлага хэлний дархлаа сулрах гэж yazдаг. Үгүй хэлний дархлаад хамгийн нөлөөдөг зүйл бол бичиг үсэг юм аа. Бичиг үсэг нь хэлний хөгжлийн хурдыг саруулж дархлааг бэхжүүлдэг. Instagram, Twitter, Facebook чат бид ашигладаг маш их үгийг товчж бичдэг. Маш их үгийг товчж бичдэг. Тэгвэл энэ товчдаг уг хураагаар агуудын дотор 3 ангилт юм. Нэг үгийг үсгээр өглөөний миний үгийг томор гин. Их мэтлээ маш олон үгүүдийг товчж бичсний үднээ бидний монгол хэлний дархлаа өдрөөс өдөр сулраад байна гэдэг зүйл ярих зүйтэй болов анхаарал хандуулснаар бүгд баярлалаа. Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэл бүгдэнд нь заавал итгэх ёстой юу? За энэ болохоор нийгэмд бүх их хувийг хамарч байгаа учраас тухайн хүн яг юу гэж боддог бодлыг би 100% итгэхгүй байна. За тэгвэл энд хэн анхаарал тавих ёстой вэ? За уунд мэдээж хэрэг төрийн хяналт гэдэг зүйл бол маш том өөрөөр хэлбэл тийм байгууллага байгаа. Тэгвэл та өөртөө ихэж анхаарал тавихгүйгээр төрд анхаарал тавихыг хүлээдэг гэсэн үг үү? За миний зөвхөн нэг хүн ярьлаа гэд дэлхийн нийт хүмүүс сонсох гэдэг зүйл төр өөрөө төмөр хүчтэй төр бол нийгмийг удирддаг хэрвээ ганцхан надад бол би дүнгийн удирдах хэрэгтэй. Ийм л Олон нийтийн сүлжээний мэдээлэл хэн сайн тахалтай байдаг вэ? Өндөр байж чадах уу? за мэдээж хэрэг нийгэм бүхэн даяараа ашиглаж байгаа учраас уунд ганцаараа би гэдэг зүйл нөлөөж чадахгүй юм аа. Тийм учраас энэ дээр төрийн хэмжээ гэдэг зүйлийг авч үзэх зүйтэй болоо. Тэгвэл ийм талах сайтай байгаа сүлжээгээ ашиглаад эерэг мэдээллийг тарааж болохгүй гэж юу? За өндөр болохоор яг ирээдүйд илүү муу дамгаалаад байгаа учраас өндөр төр оролцох шаардлагатай юм аа. Тэгвэл өдөр болгон олон нийтийн сүлжээнээс буруу мэдээлэл авдаг уу? За үүнийг өдөр болгон олон нийтийн сүлжээнээс буруу мэдээлэл авдаг гэдэг нь хэтэрхий ташаар ойлголт юм лөө гэж бодож байна л да. Өндөр сайж байгаа. Гэхдээ үннийг хэлэхэд муу дамгаалаад байгаа учраас энэ төр юм тавих шаардлагатай юм аа. За олон нийтийн сүлжээг ашиглаад эрүүл мэндийн хохирсон тоо баримт байгаа юу? Намайг бол тодорхой мэдээлэл бол бидэнд авах. Гэхдээ өнөөдөр та интернетээр ороод үзээрэй гэдэг зүйлийг хэлмээрээ. Тэгвэл энийг аюултай гэж үзэж байгаа бол яг ямар аюултай байгаа юм бэ? Яг Монгол улсад гарсан хэрэгцээ байгаа юм уу? За баярлалаа. Харилцаар үсэх байхыг хүсвэрээ. За өнөр хариулт хэлье. За өнөөдөр манай Монгол улс яг дэлхийн хэмжээнд маш том өвлөгддөг. Гэхдээ харааныхаа төвшингээр ивч жилээс жил үдний шилдэг хүмүүсийн тоо үднийг зээрлээ. Энэ бол хамгийн том жишээ юм аа. За тэгвэл танай сургууль монгол хэл бичих багш байдаг уу? За байдаг. Тэгвэл монгол хэл бичгийн хичээл танад ордог уу? За ордог. За өнөөдөр тайлбар тавьлаа. Өнөөдөр 7 хоногт хамгийн ихтэй 5 цаг л монгол хэл гэж боддог. Монгол хэл. Гэвч өнөөдөр бид нар Facebook чат хэдэн цагийг өнгөрөөж байгаа. Дунджаар цуглаа харсан л да 8 цагийн бид Facebook чат сошиал медиад өргөж байна. Тэгвэл энэ яг хэдэн өдөр товчж хичээд байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндлөмөр байна. Сургам таны үүрэг мөн үү? За тийм. Хэрвээ мөн бол яагаад олон нийтийн сүлжээнд монгол хэл бичихдээ хэлний дархлааг авахгүй байх гэсэн дүрмийг баримталж чадахгүй байгаа юм. За энэ болохоор бас л нэг төртөө холбогдож ярьж байгаа юм л та. Өнөөдөр зөвхөн би монгол хэлээ авч үлдлээ гэж өнөөдөр нийгэм бүхэлдээ энэ зүйл цаанд ирсэн байна. Баярлалаа. Сахим орчноор дамжуулаад одоо бидний хэлний дархлаа оруулж байна гэсэн. Тэгвэл бид нар бас энэ дээр заавал ч төрийн хэл шаардлагагүйгээр соёлын гэрэл одоо аян явуулах юм аа гэдэг шийдвэр гаргаж байна. Тэгээд энэ болохоор их сургуулиудад одоо ингээд энэ ямар чухал утга учиртай вэ гэдгийг сануулсан сургасан сургалт хийж их хэрэгтэй. Тэгээд нэг жишээ нь шинэ нэрэн дээр ёс зүйн хичээл нэм цагаар ордог болсон биднийг их хэлний боловсрол нь Монгол нутгийг ойлгох тийм зүйл рүү илүү чиглүүлсэн байдаг. Тэгээд бас ийм соёлын гэрлийн үйл ажиллагаанд биш үр дүнгүй болдог гэж хүмүүс боддог. Гэхдээ яг үндэ үгүй юм аа. Саяхан жишээ дурдвал дураараа биш дөрмээр гэдэг аян полис
одоо цагдаагийн байгуул одоо явуулж гисэн нэг болохоор полицийн хэмжээс 2019 оны 10 сарын 22-нд авсан мэдээлэлээр бол улсын хэмжээнд гарсан хэд хэрэг энэ зөвхөн энэ аяны хүрээнд 16.3%, нас барсан хүн 22.2%, гэмтсэн хүн 22.4%, нийт гарсан гэмт хэрэг 24.1%, орнод барсан хүн 7%, тус буурсан. Тэгэхээр энэ бидний одоо өрнөж байгаа аюулууд ямар үр дүнтэй байж болох вэ гэдэг талаар харуулж байна. Тэгээд бас хөөхөн ингээд үүсэх бодлоо ихтгэл хэрэгжүүлэлтэй байдаг. Тэгээд бас энэ юу итгэх боомлох боломжтой байдаг. Жишээлбэл одоо сэтгүүлчдийг авч үзсэй хятадд одоо сошиал медиагийн гол формат буюу одоо Instagram, Facebook гэдгийг зөвшөөрдөг бид мэднэ. Тэгээд бас нийт одоо энэ судалгаагаар ороод нийт хятадд одоо өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн засгийн газар эсрэг одоо үзэл бодлоо илэрхийлсэн тэр сэтгүүлчдийн 30% нь хоригдсан байдаг гэдэг судалгаа. Тэгээд бас мөн төрөөс ингээд хэтэрхий хяналт тавих, ер нь хяналт тавих нь буруу. Яг тэгвэл төрөөс хувийн ноос талтаж болохгүй. Төр бол зөвхөн хүний хувийн одоо эрхчлөө эрхийг болоод хамгаалах, хангах, хөгжүүлэх гэсэн үндсэн үүрэгтэй байдаг бол харин хяналт тавиад ирэхээр энийг нь зөрчиж байгаа юм. Тэгээд энийг бас одоо олон нийтийн сүлжээгч гэсэн Америкийн одоо хэрэглэгч одоо сэргүүлцдэг Америкт бол одоо ингээд таниулын газраас нь ингээд таниул явуулдаг гэдэг одоо баримтууд байдаг. Тэгээд энэ нь болохоор үнэхээр хувийн нууцыг маш ноцтойгоор зөрчиж байгаа байдаг. Хэрэг мөн тэгээд бид нар ягаад заавал тэр улсууд шиг өөрийнхөө иргэдийнхээ эрх ашиг хүндлэхгүй зөвхөн энэ төр хяналт тавих нэрийдлээ өөрсдийнхөө ард иргэдийнхээ дуу хоолой боомлох хэрэгтэй гэж хэлбэрээ. Полис чиглэлээс яарад явах вэ гэсэн аяны талаарх мэдээллийг авсан гэж полис чиглэлийн өөрөө төрийн сайт нь тэгээд бас нэг юм байна. Энэ одоо төрийн явуулсан юм яагаад авсан бэ гэхээр бас бид нар ч гэсэн ийм соёлын зүйлийг хэлсэн явуулж байна. Төрөөс хамааралгүй. Тийм болохоор энэ бол үр дүн л энэ бол ганцхан аяны үр дүн л юм байна. Ер нь төрөөс тодорхой хэмжээнд энэ хяналт тавьсан гэсэн үг мөн үү? Энэ юу хоригдож байна? Энэ сайт нь өөрөө төрөөс хяналт тавьдаг, цахим орчинд хяналт тавьдаг гэсэн үг мөн үү? Энэ сайтын зорилго нь байгуулагдсан зорилго нь сайт юу байгууллагатай зөв мэдээлэл өгч байна. Мэдээлэл өгдөг. Мэдээлэл өгдөө нийгэм хяналттай авах гэсэн нийгэм эрг мэдээлэл өгөх гэж байгуулагдсан гэж ойлгож байна. За, та сая яагаад явах вэ гэдэг айныг дурдлаа шүү дээ. Яагаад явах вэ? Төрөөс явуулсантаа та санал хийж байна уу? За, яагаад явах вэ? Төрөөс явуулсан. За, эндээс өөр төрлийн зөндөө айнууд байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд бол олон нийтийн дунд төрөөс хяналт байгаа гэдгийг та хүлээж зөвшөөрч байна уу? Хяналт гэж юу вэ? Үүнд болохоор би харилж ярих усахгүй. За, дараагаар ярахад таасаа Америкийг дурлаа шүү дээ. Америк нь өөрөө эрх чөлөөний түвж орон мөн үү? Эрх чөлөө гэдэг ямар вэ? Эрх чөлөө гэдгийг одоо би хайж асуулт явуулахгүй. Америк нь таасаа өөрийнхөө хөгжүүлэх эрхтгэлтэй дурдсан. Одоо Америкт хүмүүсийн эрх чөлөө техник эрх чөлөө бог дутгаа гэж. За, энэ нь болохоор Америкт тийг журмыг бий болгох гэсэн зорилготой бөгөөд Fuck America гэсэн хаштаг Fuck America гэсэн тохиолдолд Америкаас төрөөс хяналт тавиад энэ ёс бус үгийг болоод хориглоод тухайн хүний Facebook хаягийг устгадаг байна. Гэхдээ энэ бас зөндөө сүр талтай. Одоо хүний хувийн нууцыг өнөхөр стож өгсөн. Хүний хувийн орон зай. Энэ нь өөрөө тийг журм явуулж байгаа. Энэ нь өөрөө төрөөс тийг журмыг тавьж байгаа юм уу? Та үүгээр эцэг төрөөс хяналт байх ёстой гэдгийг дэмжиж байгаа гэсэн үг гэж ойлгож байна уу? Төрөөс миний бодлоор бол юу тийм тодорхой зүйлсүүд хориглохоос илүүтэйгээр илүү олон нийтэд энэ зөв шүү, энэ илүү дээр тэгээд мэдээллийг боловсруулах чадварыг сайжруулах янз бүрийн арга хэрэгслийг ашиглах зүйлтэй. За тэгвэл цаацаа өөрийнхөө хөгжүүлэх хэсэг дээрээ
хятад орны тухай дурдлаа шүү дээ. За баярлалаа. За цаг дууссан маань 20 гишүүндээ баярлалаа. Өнөөдөр олон нийтийн сүлжээний төрөөс хяналт тавхан зүйлээ шийддэг нутагч цаашлаас тоглосон нутагчдын болоод шөнөний би аваадаа дүнгийн хэлээ хэлж байгаа зүйлийн цаатай байна. Би шалгуур авч зарилга гэж өөрөө боддог. Тэгвэл бид нар шалгууртаа бүхэн тулд одоо өөрийнхөө аргументын тослогоо төвшүүлээд хэндээ яг яаж өгөх вэ гэдэг зарилгыг төвшүүлдэг юм болов. Гэтэл манай нөгөө багийн цэцэрлэгийн багийн шалгуур нь төр хувийн орон зай зайд хатаж болохгүй. Төр хувийн орон зайд хатаж болохгүй. Энэ өөрөө шалгуур зарилга гэдэг муу юм уу? За бид нар ямар ч хамаагүй хүн танд хяналт тавьж болохгүй гэж асуусан чинь төр бид нар 18 нас хүрээгүй бид нар хяналт явах гэж байхгүй. Тэгвэл энэ цагаас хүүхдүүдийн ихэнх нь 18 хүрээгүй. Тэгвэл бид нар өөрсдөө төрөөс ямар ч хяналтгүй эрхчлөлтөө хүмүүс ингэ суугаад байгаа маа. Энэ зүйлийг манай нутагчдаас яаж үзв? Энэ өөрөө маш асуудалтай. Тэгвэл Монгол хэлний багш нар бидэнд яг цаашаа ертөнцийн байгаа зөв буруу хяндаг юм байна. Тэгвэл яг энийг түр өөрөө зохицуулаад ерөнхий боловсролын хүүхдүүд бидэнд Монгол хэлний хичээлийг оруулаад байгаа юм шүү гэдэг энэ нэг асуудлыг төвшүүлэх гэж байна. За. Хүн бүр өөрийн үнэн зөвийг ялгадаг ёс суртахуунтай байдаг. Тэгвэл 99 хурлын дунд ганцхан үннийг л орчуулбал тэр зүйл үнэн болж байдаг. Тэгвэл энийг өсвөр насны хүүхдийг яаж ойлгох юм бэ? Үнэн худал хоёрыг хэн яаж талхаж чадах юм бэ гэдэг зүйлийг би өнөөдөр энэ асуудалтай төвшүүлж өгмөр. За. Хувийн орон зай гэж хэлсэн. Хувийн орон зай энэ манай нутагчдаас юу ярьсан бэ гэхээр хүнд төр бол хувийн орон зай таалах хэрэггүй гэж хэлсэн. Тэгвэл хувийн орон зай гэж хүн одоо олон нийтийн сүлжээнд нэг зүйл постэр хийгээд энийг төрөөс хяналт тавих гэсэн. Хяналт шүү. Хариуцлага бус. Хариуцлага тавих шууд энийг за устглаа гэж хэлэхгүй. Энийг өөрөө юу ялгах юм бэ гэхээр үнэн зөвийг төр ялгах төр зөвхөн хяналт гэсэн. Хяналт гэдэг хяналт хариуцлага гэдэг үг хоёр хоорондоо яг ямар ялгаатай юм бэ гэхээр нэг нь бүр хүний эрхэнд халдах акт биш. Акт биш шүү. Тэгвэл хүний энэ үнэн юм байна, энэ худлаа юм байна гэдгийг төр өөрөө ялгах хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг. Тэгэхээр үүнээс олон нийтийн сүлжээ төрөөс хяналт тавих зөв. Манай нутагчдаас яг юу ярьсан бэ гэхээр нотгоо нэг захин гинтэр өөрөөр өсвөр насны хүүхдүүд бид нар өөрсдөө одоо цаашаа хэрэглэнээр ямар нэгэн халдлагын өртөж байна. Хүүхдүүд яг түрийн бичлэг видео үзээд байна. Яг энийг юугаар зохицуулах юм бэ гэхээр хүн яг 10-аас 20 одоо 8 насны хүмүүс их ихтэй Facebook сошиал ертөнцийг ашигладаг шүү дээ. Өөрөөр хүн яг тэр ёс суртахуун зан заншлыг хүмүүсээс олж аваад байна. Тэрүүгээр хүн өөрөө хүн болоод төлөвшөө тэр хинэж мэдгүй хүмүүс өөрийгөө хүмүүжиж байгаа. Яг энэ болохоор төр хяналт тавтай нийгмийн ирээдүйд яг ямар зан төлөвтэй, ямар төлөвшөлтөй ёс суртахуун болыг өнөөдрийн бидний энэ зан суртахуун одоогийн байгаа яг энэ одоо суртахууныг бид нар олж авах хэрэгтэй шүү. Олж авах одоо яг ирээдүйн сайхан төрөөс яг л иймэрхүү чиг баримттай боловсрол хяналтыг тавьж өгөх нь зөв юм болов гэж бодож байна. За ирээдүйд хүмүүс 40 наснда бүгд одоо интернет сошиал хэрэглээ эрүүл мэндээр маш их хохирдог мэдээж одоо бид нар том хүмүүс хүртэл ингээд уцаараа олоход ихлээр нүдэн өвддөг тий орой олоход маш хэцүү одоо маш олон цагийг алдсан байдаг. Сошиалтай олон нийтийн сүлжээ өөрөөр бид нар маш олон ядаргаан заад эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал төртдөг. Энэ нь болохоор бидний ямар нэгэн зүйлийн эрүүл мэндийн сөрөг нөлөөтэй болоо гэдэг зүйлийг хэлэхдээ хэлний дархлаас сулрах гэдэг зүйлээр ярьсан. Тэгвэл одоо яг Монгол улсын хүмүүсийн хувьд хэл гэдэг зүйл хэл маш гурвтайгаар Монгол байна. Яг үндснийхээ бидэнд байгаа ганц үнэт соёлт үрийг хин нэгэн олон нийтийн сүлжээнд олон нийтийн сүлжээнд буруу асуулт атаагүй бичдэг болох нь бидний өөрөө маш том буруу зүйл юм ба. Үүнийг бид нар ерөнхий боловсролоос төр бидэнд ерөнхий боловсролыг үн төлбөргөө суралцах хэрэгтэй. Өөрөөр бид нар Монгол хэлний хичээлийг оруулаад байгаа маа. Энэ нь болохоор өөрөө төрийн хяналт тавих хамгийн том хэлбэр юм аа гэдгийг хэлээд манай багийн шалгуур болохоор айх аюулгүй амар тайван орчин нэрийн гэж хэлсэн байгаа. Өөрөөр ямар ч их хэлэндээ үнж нийгмийн зан төлөвийг сурталчилсан ирээдүйн болон бидний нэгэн гайхалтай хамт тийм одоо зөв төлөвшөлттэй хүмүүсийг би одоо бүрдүүлэхийн тулд олон нийтийн сүлжээгээс хяналт тавих нь зүйтэй гэдэг шийдэлээр манай нутагт багаас шийдэлээр бацгасаж байна. Анхаарал тавьж баярлалаа.
Нөгөө байгаа цацгаараа хайцаасаа тэгээд асууснаа ахын болсноор дамжуулаад унж байгаа хийгээд авахыг эргүүлээд сэргийж болно гэж үзсэн байгаа. Ингээд санал нийлж байгаа. Тэгээд дахин болсноор дамжуулаад хараа сайн гэрэл сайныг өрнүүлээд дархлыг эргүүлээд сэргийж болно гэдгийг нөгөө байгаа болон манай баг хоёр хоёулаа санал нийлсэн байгаа. Тэгээд сайн гэрэл үйл явц нь ямар нөлөөтэй байх юм бэ гэдгийг жишээ дурдсанаар бид нар түрүүс явуулсан 6-аар биш 4-ний аяныг статистик мэдээллийг авсан байгаа. Энэ болохоор бид нар түрэн хяналт явах ёстой гэдгийг талаасан биш. Соён гэрэл үйл явц нь нөлөөтэй байх юм шүү гэдгийг талбад энэ жишээ авсан байгаа. За түрүүс ингээд хяналт яваад бүх юмыг нь хараад байх юм бол хүмүүс ерөнхийдөө ихтэй хайрцаг гэж хэлсэн. Ялангуяа өсвөр насны хүмүүс хайрцаг гэж хэлэх юм бол чөлөөтэй сэтгэгээд илүү их шинийг бүтээх зэрэг орчныг нь бүрдүүлж өгч чадахгүй гэж бодож байгаа. Тэгээд сургууль дээр нь хэлний хичээл ордог байхад бид нар хэлний хичээлийг зөвхөн онлайн хэлбэрээр сурдаг биш, дахин орчноос сурдаг биш. Сургууль дээр сурж байгаа байж яагаад дахин орчноос буруу сураад байгаа юм шиг яриад байгааг нэг ойлгож чадаагүй. Тэгээд түрүүс болохоор хүн болгоод хүүхд алган энэ хүүхэд энэ тэддэг өдрийн тэдэнд ийм пост хийлээ гэсэн байдлыг төрийнхөө хянаад хийж хахад хэвчээ. Тэгээд Facebook хэрэглэн болохоор улаан Монгол улсынхаа хэмжээд 2.1 сая болтоо нэмэгдсэн байхад хүмүүс өдөр болгоо 2.1 сая хүмүүсийн юу бичиж байгаа, юунаар лайк дарж байгаа, ямар мэдээлэл уншиж байгаа вэ гэдгийг хараад хэлсэндээ маш хүндрэлтэй гэж үзэж байгаа. Тэгээд өсвөр насны хүүхдүүд болохоор хэрэг хамгийн хамгийн өртөж байгаа гэж үзэх юм байна. Энэ дээр нь болохоор эцэг эхчүүд нь бас хүүхдээ хараа хяналт тавьж байгаа, сургуулиас нь хараа хяналт тавьж болохоор хахад энэ асуудал дээр ягаад заавал төрийнхэн ирээ тэр хүүхдээ ярилцаа тэр хүүхдээ хаягийг нь шалгаад юм хийх хэрэгтэй болоо. Мама спортын гэж хэлсэн. Саяхан болохоор манай үеэл дөрөв бүр багасаа англиар ярьж байгаа болохоор магагийн гэж жоо даалгаврыг биелүүлээд өөрийгөө тэнцээгээ шахсан нэг тийм тохиолдол гарсан. Манай дүү одоо 5 настай. Тэгээд өсөн даалгавар нь болохоор өөрийнхөө өснийг хажлаарай гэсэн нэг даалгавар дээр өөрийнхөө өснийг хажлаад өөрийгөө гэгдээ шахсан нэг тийм кейс гарсан байгаа. За тэгээд бидний болохоор одоо авах гээхийн ухаанаар хандаарай, юмд авах гээхийн ухаанаар хандах ёстой шүү гэдэг юм би ёстой хичээлээр бол заадаг. Ёстой хичээлийн зөвхөн шинэ яран сургуулиуд биш, улс даяараа заах ёстой шүү гэдгийг боловсролын яамаас хэлээд өгсөн байгаа. Сургууль болгон дээр ёстой хичээлийг ороорой гэж арчлын үндэс гэж тэр номыг сургууль болгон дээр ашигладаг болсон гэж бодож байна. За тэгээд манай нөгөө багийн ятаач гишүүн болохоор тэр нөгөө интернетээс болохоор мэдээлэл ороод тоо статистик хараарай гэж түрүү хэлсэн. Интернетэд үнэхээр буруу мэдээлэл байгаа. Тэр мэдээлэл нь буруу юм бол бид нар яагаад интернет рүү ороод тэр статистикийг харах хэрэгтэй юм бол энийг болохоор манай батлаж баг өөртөө хэлээд өгсөн байгаа. За тэгээд түрүүс болохоор хараа хяналт тавих нь болохоор хүний орон дээр маш ихээр нөлөөлж байгаа юм бас нэг жишээ нь болохоор манай ээжийн том ахгүй манай махдах өчиг орооны харилцааны газар ажилладаг байж байгаа. Өөрийнхөө туслах асуудал гаргаснаас үүдээд хараа хяналтанд орсон байгаа. Хараа хяналтанд орох үедээ тэр тухайн манай махдах болохоор уцаа чагнуулсан, сошиал медиагаар хягуулсан. Тэгээд уцаа чагнуулснасаа үүдээд дэрийнхэн тэгээ бид нартай ерөөсөө харилцаа холбоо гэж чөлөөтэй тогтоож чадаагүй 2 сарыг өнгөрүүлсэн байгаа. Тийм учраас түрүүс ингээд хэтэрхий хараа хяналтайгаа тэр хүний шин халдаад тахаа бол тэр хүн өөрийгөө хайрцаглаад нэг өрөөнд оруулаад төгсөж байгаатай адилхан болно гэж үзэж байна. Анхааралтай баярлалаа. Тэрээс өөрсдөө бэлдсэн асуудал биш. Тухайн тэр кейс ноцгой дэмжлэг дээрээс асуудлуудаа нэлээд онцтой асууж байна. Ялангуяа нотлогч талын хувьд бас асуудлуудаа нэлээд зэгцтэй асууж байна. Цааш талцуул бас яг зин гэр хайлан тэр гар утасны хэрэглээ, хэлний дархлаа гэдэг зүйлүүдийг бас одоо анхаарлаа хандуулж асуултууд асуусан байна. Ингээ хоёр талаас асуусан асуултуудыг харахад бол нотлогч талаас нийт 15 удаа асуулт асуусан байна. За ницаагч талаас бол 18 удаагийн асуултууд одоо хоорондоо асуулт асуусан юм одоо тогтоо байна. За тэгээд нотлогч талын зөвлөлтүүд гол байсан одоо зүйлнүүд нь юу гэмт хэрэгээс өөрчлөсөн сэргийлэх. За тэгээд энэ бичигчтэй одоо байхын тулд одоо төрөөсөө одоо хяналт байх ёстой гэдэг зүйлийг бол багаж тавьсан. Тэгээд миний хувьд бол одоо юу эдгээр зүйлүүдийг үндэслээд хоёр багийн одоо нотлох болон ницаах үүргийг хэрхэн одоо илүүсэн гүйцэтгэсэн ингэж харж нэгтгэж байгаа өөрийнхөө төлөвлөлт
одоо санааг гаргасан байгаа. Нотлогч багийн зүгээс болохоор одоо олон нийтийн сүлжээ төрөөс хэмнэх тавих нь бол хувийн орон зайд хандах, цаашлаад төрийн хяналт дарангуулалт нийтлэг тогтоох одоо эрсдэл байна. Үүний оронд болохоор хяналт тавих биш, мэдээлэлтэй ажиллах чадварыг хөгжүүлэх, гэр бүл, сургууль хийн зүгээс хяналт тавих намаар асуудлыг шийдэх бололцоотой юм аа гэдэг үзлээс харсан байна. Гэтэл бяцаах тал маань болохоор энэ олон нийтийн сүлжээний төрөөс хяналт тавихгүй байгаа нь айх аюулгүй амар тайван орчинд амьдрах тэр нөхцөлийг нь бол бүрдүүлэхэд саад очруулж байгаа тухайлбал захин гэмтэр хүсэж байна. Нөгөө эдийн дархлаагаа олоход хүрж байна. Тийм учраас бол олон нийтийн сүлжээний төрөөс хяналт тавих зүйтэй юм аа гэдэг үзлүүдийг төвшүүлээд мөн одоо дэмжих дэмжлэгүүдээ бол хамтдаа төвшүүлж чадж ажиллаа. За хоёр талын одоо сайн талуудыг дурдаад аваад үзэх юм бол нотлох талаас бол нэлээд зохион авалт сайтай, итгэлийн зүтцэн сайтай, судалгааны баримтанд тулгуурлахаар зорж ажилласан, эрхийг хуурч чадвараа нэлээд хөгжүүлсэн ийм сайн тал байна. Мөн бас бяцаах талд бол давуу талууд байна. Зарим одоо тоон баримтуудыг нэлээд тэр гол төвшиж байгаа үзэл санаа маань нотлох чадвараас баримтыг дурдж чадсан, мөн түүнээс гадна үзэл судалж байгаа хичээл хийхээс хүрээд ялангуяа ардчлалын үндэс юм хичээлийн хүрээнд өгдөж байгаа тэр эрх мэдлийн харилцаа, шударгаас нь үзэл баримтлалын үзэл санаараас ингэж ашиглаж байсан үнэлгээгээр төвшүүлсэн юм бол энэ одоо хоёр энэ багийн бол бас сайн тал байлаа. За гэвч нэг зүйл дээр бол бид анхаарах хэрэгтэй байна гэдгийг харагдлаа. Юу гэхээр бидний ялангуяа хайрч асуудлуудын хүрээнд бол өвгөн тоглолт болж өнгөрсөн. За өвгөн тоглолт болсныхан гол шалтгааны нэг зүгээс бол олон нийтийн сүлжээ гэж юу харах юм, хяналт тавих гэж юу юм, өдрөг хориглох гэж юу юм, хувийн орон зай гэж юу юм, төр гэж юу юм гэдэг нь утсан ойлголтуудаар тодорхойлох байдлаар загвар өөрөө одоо хангалтгүй ажилласан явдал нь энэ дээр нөгөө харилцан тогтолцож чадаагүй явдал нь нэтгэцээнийг илүү оновчтой зохион авахын явуулалтуудаас саадчлаа гэж үзэж байна. Дараагийнхаа хичээл сургалтын үйл ажиллагаанд үүнд анхаарах байхаа гэж бодож байна. За баярлалаа хүмүүстээ өдийн хүртэл финалд шалгараад өнөөдөр тоглоно гэдэг бол өөрөө нэр төрийн нэрийг өөрөө та бүхэн итгэлзээнийхээ үндсэн нөгөө зарчим амж байгаа хамгийн ихний зарчмыг бид нэр харилцан биеийн суралцах зарчим гэж тийм. Тэгэхээр энэ одоо зарчмаа хангаж бас өдийн хүртэл явж ирсэн нийт бүх багийн гишүүд бэлдсэн бүх багш нарт нь бас баяр хүргэх зүйл байхаа гэж. За тэгээд манай хоёр шүүгчдийн зүгээс бол манай хүүхдүүдэд цаашид хэрхэн яаж өөрсдийгөө хөгжүүлж цаашид ямар зүйлээр анхаарал ажиллах вэ? Ямар зүйл маань болж ийн вэ? Бидний багаар ажиллахад юу маань болж юу болохгүй байгаа талаар бас оновчтой сайхан санаануудыг хэлжлээ. Тэгэхээр давцуулалгүйгээр бас ийм баг тус бүр дээр нь гарсан зүйлүүдийг онцгойлон бас хэлэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. За нотлогч багийнхан бол мэдээж нөгөө айх аюулгүй амар тайван орчинд амьдрах гэдэг шалгуурын дагуу тэр цэнгэр халим мөн одоо бидний хятад улсаас Монголд орж ирсэн одоо цахим ертөнцөөр одоо гэмтэр үүдчихсэн байж болзошгүй тий одоогийн байдлаар шалгаж байгаа учраас тэрэн дээр бол тийм дүгнэлтүүдийг хийж ярьж байсан. Мөн гар утасны хэрэглээг бас тэр статистикийн үзүүлэлтээр авч ярьж байлаа. За мөн эдгээр одоо өөрсдийнхөө баримтлалын илтгэл болоод дэмжих, дэлгэрүүлэх тийм ээ энэ илтгэлүүдийг бол яг нэг үзэл баримтлалын дор болсон даа авч чадлаа гэж бас эднийг харж байгаа. За няцаагч багийн хувьд бол төрөөс хувийн орон зайд халах нь бол буруу юм аа гэдэг одоо шийдлийг өгсөн. За энэ дээр бол хүний эрхэд хандах асуудал байж болохгүй юу? Хүний эрх бол хуулиар хамгаалагдана гэдэг зүйлийг төвшүүлж мөн одоо соён гэгэрлийн үйл ажиллагааг бол дэмжих зүйтэй юм аа. Мөн түр одоо юу гэх юм энэ олон хүмүүсийг хянан гэдэг нь сошиал ертөнцийн хянан гэдэг нь өөрөө боломжгүй гэдэг санааг хэлсэн хэдий ч гэсэн үүн дээрээ магадгүй илүү тодруулах төрийн төсөв санхүү магадгүй төрийн хүчтэй энэ зэрэг асуудлуудыг илүү тодруулж өгсөн бол бас зүйтэйсэн болов уу гэж бас харагдлаа. За ингээд ямар ч гэсэн үндсэн одоо зарчмынхаа дагуу хоёр багийн тоглолт их сайхан явж өнгөрлөө. За ингээд
Нэг анхаарал тохиол анхаарал одоо тийм цаашид анхаарал зүйтэй байх гэсэн одоо санаа гэлээ. Тэгэхээр ер нь ямар нэгэн асуудал энэ тулгамдад байгаа нийгэм тулгамдж байгаа ямар нэгэн асуудлыг шийдэл гаргахыг бид нэр олон уралж үзлийн үүднээс яаж харуул ямар өнцгөр харуул зүйтэй юм бэ гэдэг тал дээр энэ чинь оюун ухаанаа уралдуулж бид нэр суугаа. Тэгэхээр тэр ямар нэгэн асуудлынхаа хүрээг цар хүрээг нь одоо яг оновчтой тодорхой томьёолж чадах юм бол бас дараагийнхаа гарах шийдлүүд нь мөн одоо асуудлууд нь ч гэсэн тодорхой болох байхаа. Тэгэхээр энэ ер нь хүрээ их цаанаа одоо техникээс зөв тогтоож зорилгоо агуулах зүгээр юм байна гэж харагдлаа. Үүн дээр бас анхаараарай гэж хэлмээр байна. Баярлалаа. Ингээд хоёр багтаа бас хүчтэй сэтгэлцэн хоёр багтаа баярлалаа. Одоогүй ингээд гарах байхаа.